Дэлхийн монголчуудын MJL радио нэг тусал. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллаж байна. Амьд цэцэг 7-оос 30 хоногийн настай. Белли Рози хэмээх орос хэл дээрх дуу монголчууд бидэнд хамгийн танил орос дуунуудын нэг. Тус улсын дуучин Юрий Шатунов Ласкови Май хамтлагт байхдаа буюу 1986 онд 13 настайдаа дуулж байснанд эдүгэ Оросын холбооны улсын хамгийн их нийтэд төгссөн дуунуудын нэг болсон байна. Дууны ая таатайч, дууны үг бүр сонирхолтой. Утга нь хүмүүс чамайг хитгэн хоног хэрглэж баяраа тэмдэглэнэ. Харин дараа нь хүйтэн сохон дээр орхиж өхүүлнэ. Энэхүү дууны үгийг сонсвол үнэхээр бид амьд цэцгийг арчлахгүй өхүүлж байна. Харин боддоор бодвол амьд цэцэг бол анханасаа 1 сар хүртэл наслах зориулттай тармил ургамал. Амьд цэцгийг арчилж ургуулж чадвал 7-оос 30 хоног амьд байх чадвартай юм. Ийм цэцгийн тоонд сарнай, хадаасан цэцэг ордог бол бидний сайн мэдэх алтан зул цэцэг хамгийн ихдээ 14 хоног амьдардаг байна. Тэгэхээр амьд цэцэг нь гоёмсог, тансаг, өнгөлөг, сэтгэл сэргэм үнэртэйч тийм сайхан байдлаа маш богино хугацаанд харуулад амьдралын насанд дуустдаг ургамал гэж ойлгож болно. Харин сүүлийн үед ургамал судлаачид, биологчид усанд хийгээд орхиход 3 сар хүртэл наслах боломжтой цэцгийг селекцийн аргаар бий болгосоор байгаа юм. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллалаа.